Inkscape программын объектуудын төр нуух, ил гаргах функцийг үзье. Зарим тохиолдолд объектыг төр нуух нь жаахан хүндрэлтэй санагдаж магадгүй. Дасгалын утаснаас 04-6-09 Hidden SVG файлыг нээе. За энэ зураг дээр модны мөчрийг засварлах шаардлагатай байгаа тул навчнууд болон сармагчны төр нууя. Энэ мөчрийг ийш тийш нь хөдлөхгүйгээр засвар хийнэ гэж үзье. Ингийн тулд эхлээд Object хэснээс Object Properties гэсэн мөр дээр товшин, за эсвэл компьютерийн гарнаас Shift Ctrl O гэсэн товчны ослуудыг дарна. За ингээд объектын шин чанарын панелийг баруун талд гаргаж ирж байна. Одоо төр нуух объектаа сонгоод Hide мөрний идэвхжүүлгийг хийж өгнө. Ийм байдлаар модны бусад навчнуудыг төр нууж өгч болно. За сармагчны гарны зургийг нууя гэвэл сармагчнаа сонгоод тэгээд төр нууя. Ийм байдлаар объектуудыг төр зур харагдуулахгүй болгож байна. За ийм байдлаар нуулт хийлээ. За одоо төр нуусан зүйлүүдэд яаж ил гаргах вэ гэсэн асуулт байна. За хэдэн хувилбар бий? Эхнийх нь Object хэснээс Unhide All гэсэн командыг сонгоно. За тухайн давхрагдах бүх төр нуусан зүйлүүдийг ил гаргаж ирж байна. За энэ хувилбар нь жишээ нь модны навчнуудыг ил гаргаад сармагчин ил гаргахгүй тохиолдолд тэмч тохиромжтой үйлдэл биш юм. Сармагчин дахин төр нуух үйлдэл хийж болох юм. За HTML редактороор төр нуух ил гаргах үйлдэлийг зааж өгч болно. За энэ хувилбар бүр төвөгтэй байна. За 3 дахь хувилбарыг харъя. Inkscape Preferences гэсэн айкон дээр товшоод Behavior гэсэн мөр дээр товшино. За энд Select мөр дээр дарна. Эндээс Ignore Hidden Object and Layers гэсэн мөрний өмнөх идэвхжүүлгийг аваад өгье. За ингээд нэмэлт цонхоо хаалаа. Одоо Tab товчийг даран төр нуусан болон ил харагдж байгаа объектуудыг нэг нэгээр нь сонгох боломжтой боллоо. Tab дээр товшоод явъя. Төр нуусан навчийг Select хийж байна. Баруун хэсгээс Hide мөрний идэвхжүүлгийг аваад өгье. За Tab дараагийн навчид мөн адил үйлдэл хийж өгч байна. Сармагчин мөн адил ил гарах эсвэл төр нууж болно. Объектуудыг Hide буюу төр нуух, ил гарах үйлдэлийг давхаргууд үүсгээд, за давхаргуудын англиар layer гэж хэлдэг. Давхаргууд үүсгээд тухайн ав давхаргад объектуудаа оноогоод өгсөн үед энэ үйлдэл хялбар болж ирнэ. За харъя, Layers диалог панелийг дуудъя. Баруун хэсгийг харахад Layers буюу давхаргууд панел зөвхөн ганц Layer 1 гэсэн давхарга харагдаж байна. За энэ зургийн зохион байгуулалтыг жоохон өөрчлөе. Layer 1 давхарга дээр 2 удаа товшъя. Нэрийг нь Tree буюу Mod гэж өөрчилж өгье. Дахиад 2 давхаргыг шинээр үүсгэе. Энэ үүсгэсэн давхаргатаа Monkey гэсэн нэр өгье. За сармагчин гэсэн нэр өгч байна. Дахиад нэг давхарга үүсгээд Leaves буюу навчнууд гэсэн нэр өглөө. За одоо сармагчны дүрсээ сонгоод маусны баруун товчийг товшоод Move to Layer мөрийг сонгоно. За энэ давхаргынхаа нэрийг Monkey давхаргыг сонголоо. Move товч дээр товшлоо. Одоо навчнуудаа сонгоё. Shift товчийг дарангаа бүх навчаа сонгоод маусны баруун товчийг товшоод Move to Layer командыг сонгож байна. Leaves давхаргыг сонгоод Move товч дээр товшлоо. Одоо баруун хэсэгт байгаа давхаргын диалог панел дахь давхаргын мөрний өмнөх нүдний зурагтай айкон дээр товшиж төр нуух эсвэл дахиж товшиж ил харагдуулах сонголтыг хийхэд хялбар болж байна. Ийм байдлаар бид энэ хэсгээр объектыг төр нуух болон ил гаргах аргуудыг үзэж судлаа.